Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ? Тэднийг яагаад хамгаалах ёстой вэ? Хүний эрх хамгаалагч гэдэг нь ганцаараа болон бусадтай эвлэлэн нэгдэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа түүнд оролцож байгаа хүний хэлнэ гэж хуулиар тодорхойлсон байдаг. Харин хэн нэгний эрхийг хамгаалж байгаагийнхаа төлөө та аливаа ялгуурлан гадуурхалт, сэтгэл зүйн болон бие махбодын дарамт харилцагад өртөх ёсгүй. За хүний эрхийн хамгаалагч эрх зүйн байдлын тухай хуулинд заасны дагуу хүний эрх хамгаалагчдыг дотор нь одоо мэргэжлийн хүний эрх хамгаалагчид за мөн одоо ердийн журмаар одоо хүний эрх хамгаалж байгаа хүний эрх хамгаалагчтай гэж ингэж бас ангилж болно гэж үздэг. За мэргэжлийн хүний эрхийн хамгаалагчдын тоонд бол өмгөөлөгчд, сэтгүүлчид, за мөн одоо хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнууд гэх мэтийн ийм хүний эрхийн чиглэлээр илүү төлхөө мэрэгшиж ажиллаж байгаа ийм хүмүүс бол хүний эрхийн одоо мэрэгсэн хамгаалагчдад бол ордог. Олон улсын гэрээ конвенц болон үндэсний хууль тогтоомжид зааснаар хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Тиймээс 2021 онд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж төрийн үүргийг хуульчилсан. Ингэснээр Монгол улс Аз тивдээ анхны хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүхий улс болсон. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зөрчигдсөн хэсэг талаар дүгнэлт гарах чиг үүрэг бүхий орон тооны бас хүний эрхийн хамгаалагчийн хороо бол хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлс заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. За хүний эрх хамгаалагчийн орон тооны бус хорооны гишүүд бол хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооноос одоо сонгогдож ирсэн 2 хуульчтай байдаг. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс бол 7-оос доошгүй жил хүний эрхийн чиглэлээр ажилласан ийм хүний эрхийн хамгаалагчд бол нэрээ дэвшүүлээд сонгон шалгаруулалтанд оролцож, за мөн сонгон шалгаруулалтанд одоо тэнцсний үндсэн дээр хүний эрхийн хамгаалагчийн эрх зөрчигдсөн хэсэгт дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хорооны гишүүн болж ажилладаг. Хүний эрх хамгаалагчийн хороо хараа тусаар ажиллах бөгөөд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн хэсэг талаар дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хүлээдэг. Хүний эрхийн үндэсний комиссд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлуудаас хүний эрх хамгаалагчийн эрх чиглэлээр зөрчигдсөн тохиолдлыг хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнд шилжүүлснээр гомдол шийдвэрлэх процесс эхэлнэ. Хорооны гишүүдийн одоо хийвэл зохих ёстой гол ажил бол гомдол гаргасан хүний эрх хамгаалагчдын гомдол тулгуурлан холбогдох одоо баримтуудыг цуглуулах, холбогдох тайлбар мэдээллийг авах, хүний эрх хамгаалагчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдлуудтай танилцах гэх мэтийн хуулинд заасан ийм ажиллагаануудыг бол явуулдаг. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөөгүй бол одоо зөрчигдсөн гэж үзэх үндэслэгүй байх гэсэн ийм дүгнэлт гарна. За зөрчигдсөн байна гэж үзвэл хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд одоо ямар эрхэн зөрчигдсөн байна вэ гэдэг талаар одоо тодорхой дүгнэж ажиллагаа хийсний үндсэн дээр одоо дүгнэлт гаргадаг. За гаргасан дүгнэлтээ бол хүний эрхийн үндэсний комиссд бол одоо хөргүүлдэг ийм хуультай.